Сайн байцгаана өрхөн мөнөд үзэгчдээ Монгол бахархал булангийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр Монгол бахархал гэд буланг бид нээгээд та бүхэнд энэ булангаараа эртний Монгол бичгийн хамгийн чухал дурсгалуудыг танилцуулж байгаа. Хамгийн ихэнд Чингисийн чулууны бичгийг танилцуулсан, түүний дараа Мөн хааны хөшөөний бичиг, дараа нь Гүйг хааны тамган дээрх бичээс, за хамгийн сүүлд 4 дахь дугаараараа Абгаа хааны үнэмлэх бичгэн дээр юу гэжсэн байдаг вэ гэдгийг тайлбарлаж ярьсан билээ. Тэгэхээр энэ удаад бид нар Аргун хааны Францын хаан Гоо Филиппт илгээсэн нэгэн сонирхолтой бас Монгол бичгийн их чухал дурсгалын талаар ярих гэж байна. Аргун хаан бол Илхант улсын 4-р ил хаан. Абгаа хааны хүү байсан өөрөө. Тэгээд яг энэ бидний одоо ярих гэж байгаа бичиг бол 1289 онд илгээсэн захидал юм байна. Тэгээд ийм захидал, ийм сонирхолтой чухал бичиг баримт байдгийн шүү гэдгийг бүр 1820 он хүртэл мэддэггүй байж л дээ. Монгол судлалын ертөнцид одоо мэдээгүй байсан. Тэгээд Абель Ремюза гэж эрдэмтэн хамгийн анх Францын үндэсний архиваас энэ бичгийг олоод 1824 онд хэвлүүлснээр сая монголч эрдэмтдийн хүртэл болж олон монголч эрдэмтэн Орос, Франц, Америк, за тэгээд Унгар, за тэгээд Монгол, Хятадын монголч эрдэмтэд энийг ухаан санаагаа уралдуулж, эрдэм мэдлэгээ уралдуулж энэ бичгийг унших гэж оролдож тайлж ирсэн. Тэгээд энэ захидлын хамгийн их үнэн зөв гэдэг нь хамгийн их нарийн судалгааг бол Клевис Мостерт гэж хоёр алдартай эрдэмтэн хийсэн байгаа. Клевис гэдэг нь одоо Харвард их сургуульд монгол хэл зааж байсан, монгол судлал зааж байсан алдартай эрдэмтэн, Америк эрдэмтэн. Мостерт гэдэг нь бол Бельгийн Харлам. Тэгээд энэ хоёр хүн бол хамтарч Монгол бичгийн олон сайхан дурсгалыг маш их үнэн зөв нарийн уншиж тогтоосон байдаг. За тэгэхээр одоо яг энэ хоёр эрдэмтний уншсны дагуу бүгдээрээ энэ бичгийг одоо авч үзье. За 1289 оны цагт гэж хэлсэн тийм ээ. Одоо бүгдээрээ текст авч үзье. За их монгол бичгээр их сайхан уран гоё бичсэн, маш хичээнгү уран гоё бичсэн ийм бичиг байгаа. За эхний 3 мөрийг одоо уншъя. Мөнх тэнгэрийн хүчин дор хаагаануу суудор аргун үг мануу гэж байна. За тэгэхээр мөнх тэнгэрийн хүчин дор хааны суудар аргун үг мануу гэсэн үг тийм ээ. Тэгээд нарийн сайн ажиглах юм бол энэ 3 жаахан дистрата тийм баг арай доороос эхэлсэн байгаа. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг нь бол хамгийн дээрээс. Жаахан доороос хааны суудар гэж, хааны гэдэг нь их хаанаа хэлж байгаа. Ил хаанаа биш, хувлаа хааныг хэлж байна. Дараа нь аргун үг мануу гэхээр бас нэг арай жаахан доороос. Энэ яаж ийм нөхлөөр эхлээд хамгийн дээр мөнх тэнгэр, дараа нь одоо Монголын их хаан, хувлаа хаан, тэгээд ил хаан аргун байна гэсэн санааг илэрхийлж байна л да. За тэгээд Монгол захидлын уламжлалт ёсоор үүний дараа хинд хаягилж өгнө гэдгийг хэлэх ёстой. Францын хааны нэрийг одоо дурдах гэж байна. Францын хааны нэрийг дурдахдаа одоо гинтхэн тэр доошоо унана. За энэ бол ерөөсөө уран бичлэгийн ёсоор цаагаараа далдуур бас их санаагаа яхтар нарыг илэрхийлж байгаа хэрэг л дээ. Ирээд Баранса гэж хэлж байна. Ирээд Баранса. Тэр нь Рой де Франс гэдэг үгийг монголоор галгилсан тэр. Рой де Франсыг Ирээд Баранса. Тэр аан хөршихын ялгал. Рой де Франса. За хинд гэдгээ хэлэлцээ. За дараагийн мөрийг үзье. Нидуни гэдэг нь нодно гэсэн үг. Чи мар бар савма сагуура гэд тэр чигээр ингээд нэг хүний нэр энэ бар савма гэж их алдартай илч байсан. Илхант улс Европын хооронд захиа занаа зөөдөг. Тэргүүтэн илчин тийм ээ. Ээр өчиж илэрүүн гэж байна. Ээр өчиж илэрүүн. За илэрүүн гэдэг нь одоо юу гэж илгээсэн бэ гэдэг өгүүлрүүн гэдэг рүүн гэж эртний монгол хэлний дагаар байгаа шүү дээ. Тэгэж өгүүлрүүн гэснийхаа дараа юу үгүйснийг нь бичдэг. Одоогийн орчин цагийн монгол хэлний үйл үг нь хамгийн хойноо ордог тэр хөндлөнгийн өгүүлбэр нь дундаа ордог хэлбэрээс арай өөр. Үйл үгийнхаа араас хөндлөнгийн өгүүлбэр нь ордог. За тэгээ юу гэж илгээсэн юм бэ гэдгийг нь одоо хэлэх гэж байна. Тэр Францын хааны. Ил хааны цэргүүд Миширийн зүг, Мисир гэж Египтийг хэлж байна тийм ээ. Египтийг монголчууд эртнээс Мисир гэж хэлдэг байсан. Миширийн зүг морил баасуу бид бэр. За одоо Египтийг эзлэхээр одоо мордох юм болол гэж байна шүү дээ. Бид эндээцөө морилжөө хамсая. Химэн өчиж илгээснийг чинь үү? За энэ одоо Францын хааныг тэгж илгээснийг зөвшөөрсөн байна. Зөвшөөрч. За тэгээд дахиад мөр тэтгсэн тэнгэр гэдэг үг нь доороос эхэлж болохгүй хамаагүй гэж бичиж болдгоо. Шууд тэр дээр тэнгэрийг залбирж юу? Тэнгэрт залбирж биш, тэнгэрийг залбирж гэж байгаа. Тэгэхээр залбирж гэдэг үг бол тусах үг байсан байгаа. Шууд тусахгүй нэг захирдаг. Тэнгэрийг залбирж барс жил өвлүүн эцүс сарада морилжөө
Хабурун гэж юм те. Хабурун тэргүүн сарайын 15-на Демиски гэж их бас нэг сонирхолтой байлга гарч ирж байна. Дамаск гэдэг хотыг галглаж байна. Демиски, Дамаска багуя химэбэ. За хоёр талаасаа нийлэх нь шүү дээ. Идүгэ гэчээд үнэн үг төр иен хүрэн үнэн үгэндэн хүрэн цэргүүдийн болжил дур илижүү цэргүүдэн болжил илгээж гэж байна тийм ээ. За дахиад мөр тэтгэлээ тэнгэртэй мөр өгдөжүү тэд эргэ гэж тэр иргэн гэж нөгөө нэг Египтүүдэд Мисрэд хэлээд байна те. Тэр Мисрүүдийг тэд иргэнийг Абу Басу Орслим гэдэг нь Ерүслим хотыг хэлж байна. Орслимыг танаа өгөө. Их мундаг шийдэж штэ. Тэрөөсөө очиод тэгээд эзлэх юм бол Ерүслимыг танаад өгье гэдээ бүр одоо байлдахаас өмнө одоо аль хотыг танаад өгөх гэдгээ шийдэж байна. Дараа нь хэн болзол хожидож тийм ээ. Цэргүүд нэмэгүүлбэс юу зөхөх? Цэргүүдээ хоцруулбал юу зөхөх гэж одоо асууж байна. Болохгүй шүү гэж анхааруулж байна. Юу зөхөх? Хойн бар гинүбэсүү гэж хоцорч очивол гэж байна те. Хойноор хоцорч очивол ягуун тусаа гэж дараагийн. Юун тус? За хоцорч болохгүй шүү гэдгийг сайн хэлээд байна тийм ээ. За тэгээд бас алибар хилэн тийм ээ. Нэмэн элчин ерэн жигүүрээ агуулган гэж. Энэ их сонирхолтой үг. Жигүүрээ агуулган гэж. Энэ талаар одоо тэр Клевс Мосертийн тусгаалan бичсэн өгүүлэлэг байгаа. Манай Шагдар Сүрэн багшийн өгүүл ном зохиолууд дотор шигсэн их сайхан сонирхолтой тайлбарууд байдаг. Энийг одоо цаг байгаа учраас залуучууд тэр олоод уншичаарай. Жигүүрээ агуулган гэж их сонирхолтой үг шүү. Цааш нь уншихаж өөртөө судлаарай гэж цааш нь өргөдүүлж явчих. Франкуудын баранкуудун гэдгийг нь одоо Францыг хэлж байна. Франкуудын газрын тансгууд шинхуд элдэв өнгөтөн шинхуд гэдгийг зарим судлаач шонхор олон тоон дээр шонхор гэж хэлсэн. За зарим хүн болохоор будаг шунх гэдгийг шунхыг явуул гэсэн гэж байгаа. Энэ ерөнхийдөө энд бол юу явуулахыг зохистойг нь хэлээд байгаа юм л да энэ хэсгээр захианы энэ хэсгээр тансгууд тэгээ шинхуд элдэв өнгөтөн гүрс гэдэг нь гүр гэдэг нь чулуу гэсэн үг. Эртний түрэг монгол хэлний. Тэгээ чулуу нь олон тоон дээр нь гүрс гүр хаан гэдгийн гүр ч юм уу шүү дээ. Одоогийн хөрс шороо гэдгийн хөр гэдэг чинь ч бас адилхан нэг язгууртай байгаа. Гүр хөр гэдэг хөрс гэдэг нь гүрс гэдэг чулуугийн олонтой чулууны олонтой. Гүрс өгчүү илэбэсүү хэрвээ сойрхохыг за ийм юмнуудыг явуулах юм бол тэнгэрийн гэд дахиад дээрээс хэлж чинь тэнгэрийн хүчин хагааны суу мэддэгвэ химэн Мускарил гэж бичиж байгаа нь болохоор Бускарил дижизолфи гэж бас алдартай дээр илчээ хэлж байна. Мускарил хорч цолтон байсан байна тийм ээ. Хорчийг илэбэ. Бичиг мануу өхөр жил зуны тэргүүн сарайын жиргугаан 6 хагуучдаа хөндлөнө бүхий дур бичибэ гэсэн байна. За ийм нэг монгол бичгийн эртний хил зүүн хийгээд үгийн сангийн онцлогийг үзүүлсэн. За бас түүх одоо хоёр улсын Франц Монгол хоёр улсын харилцааны түүхийг сонирхолтой үзүүлсэн. Ийм нэгэн бичиг одоо яг уг их нь Францын үндэсний архивт Парисын үндэсний архивт одоо хадгалагдаж байдаг. Тэгээд энэ бичгээс бид нар одоо олон юмыг харж болж байгаа. Монгол хаад үнэхээр хичдэх хэр хүчтэй байж вэ? Хэн болзол хожидож болохгүй шүү гэж одоо тэр Францыг одоо Европыг одоо тэгж сануулдаг тийм ээ. Тэгээд тэгж очоод тэгээд хэрвээ тэрийг Миср улсыг эзэлчих юм бол Ерүслимийг танаад өгөө гэж ингэж одоо асуудлыг ингэж шийддэг байсан. Тэгээд энэ тэгтээ бас ингэж хоорондоо дипломат харилцаа гэдэг юмыг бас үүсгдэг байсан. Ийм олон сонирхолтой хэлний уран зохиолын түүхийн юм олон дурсгал нэг дор зохицсон юм сонирхолтой сайхан бичиг байгаа юм. Энэ 10 оны захидал гэж. 10 оны бас нэг өөр сонирхолтой захидал байдаг. Тэр нь одоо Пап ламда энэ Николас 4-р Николас папад бичсэн захидал байгаа. Энэ захидлын дээр юу гэж бичсэн бэ гэдгийг дараагийн дугаараар та бүхэндээ танилцуулъя.